Бурхан ханшилдаг Үнэс чилүүтэйгээр тэр бүхий орчлон ертөнц даяар ханшилдаг Тэр бол ханшлалын чам бас орчлон ертөнцийн тэргүү Бурхан сонгогдсон хүмүүсийн дунд ороогүй бүхнийг цуглуулж өөрийн ажлыг хайр ихний дунд эхлэх болно Тэр өөрийн захиргааны зарилгийг бүхий л орчлон ертөнцөд зарлаач Ингэснээр өөрийн ажлын дараагийн алхмыг түггүй эхлүүлнэ Бурхан өөрийн ажлыг хайр ихний дунд түгээхийн тулд гисгэд ашиглана Өөрөөр хэлбэл тэр бүх хайр ихний эсрэг хүч хэрэглэнэ Мэдээжээр хүү ажлан сонгогдсон хүмүүсийн дунд явагдах түүний харж түүний дуу хоолойг чихээрээ сонсож чаднаа Энэ бол эцсийн өдрүүдэд төрсөн хүмүүсийн юрон Энэ бол Бурханы урьдчилан тогтоосон юрол бөгөөд Үүний ямар ч хүн өөрчилж чадахгүй Өнгөрсөн үеийн ахмад өнөө үеийн их хүндэс биш гэж Бурхан хойлмол номыг анхан ёсоор нэх үеийн орчлон ертөнцийн хүмүүс гисгэгдэх Дэлхийд анхны хүмүүс шалгах тулах үе Энэ нь түүний ажлын оргил үе Бүх хүн гэрэл гээгүй газар амьдарч Бүх хүн хүрээлэн буй орчныхоо Замал хийдэл дунд амьдардаг Өөрөөр хэлбэл бүтээлийн цаг үеэс эхлээд Өнөө хүртэл хүмүүсийн хизээж туулаагүй Амьдралын бөгөөд эрен уюудын турш хэн ч юм амьдралыг эдэлж байгаагүй Иймээс Бурхан өмнө хизээж хийгдэж